залуу хүний зориг зүрхээр давсан онжилүүд гэж боддог. Театрын тухай ойлголт, театрын үнэлэмжийн тухай, театрын уран бүтээлчдийн амьдралын тухай, театрын ирээдүйн хөгжлийн тухай маш олон зүйлийг бодож сэтгэх, хийж төлөвлөх, тэрэндээ хүрэхийг хичээхэд бас их суралцсан ийм онжилүүд байсан юм аа. Энэ хүмүүсийн бүтээсэн дүр ер нь сэтгэлээс гарахгүй те. Ер нь заримдаа зүудэлдгийг штэ. Ер нь ямарваа театр ухамсартай Сахилга Батын дор оршин тогтно. Бид ч юм бол баригад явахад бас тухайн үеийн бол бас маш их хүнд явж байсан шүү дээ. 130 машин дээр хүнтэй бүгдийг барьчихаа. Өвлийн хөвгтэн. Тэгээд нэг илгэн дээр дахин нүмерөө. Тэгээд нэг суудан олдуу нэг хайрцаг дээр сантайжаад. Энэ манай театрт ноён хотод Данзан Харивжаагийн өөрийнх нь өмсөжсэн малгай хадгалагдаж байдаг. Энийг би яг 20 онд ажил авснаас хойш өөрөөр авчихсан. Энэ театрт шилээ хоргонд байрлаад хүмүүс бас ажсав бол бас гоё юм гэж бодоод байна. Ийм сайхан малгай хадгалагдаж байна. Да ноён хотод тийм аа. Тэгэхээр авшиг зүсэн энэ театрт оршиж ирдэг байх гэж бид бүгд итгэдэгтэй байна. Бүгд. Дорногов аймгийн Саран хөхөө театр нь Сайншин сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрладаг. Монголын хамгийн анхны театр бөгөөд одоогоос 193 жилийн тэртээ бүтэн сарын турш тоглогдох жүжиг найруулж, жүжигтэн аянга цахилуулж, мөндөр бороо оруулж, гол мөрөн урсгаж, салхи шуурга дэгдээдэг байсан хүмүүс бол Төв Азийн алс богдуу говь нутгийн нүүдэлчин монголчууд байлаа. Тэр жүжигийн нэрийг Саран хөхөө гэх. Төрийн төлөөх тэмцэлд найз нь сайн нөхрөө, түшимд нь ноёноо, тэрч байтугай хүү нэцгээ охин нь ээжигийн золиослохоос үл буцах бохир төрийн түүхэн үннийг илчилсэн энэ жүжигийн агуулга одоо ч хэвээрээ. 1832 онд халахын түшээд хан аймгийн Мэргэн мангийн хошууны өвөр баясгаланд хийдэд тайзны урлагийн бүхий л элементийг агуулсан өвөрмөц онцлогтой намтар дуулах датсан нэртэй анхны театр өрхөөн татаж алс хол энэтхэг улсын жагрын орноос залсан Саран хөхөөний намтар дуулалт жүжигийг сүсгтэн олон хийгээд нутаг хошууны ард зондон толлиулан сойрхдог байсан нь одоогийн Дорногов аймгийн их соён гэгэрүүлэгч Данзан Харивжаа хутагтааран овгуулсан Саран хөхөө театр билээ. Тэртех он жилүүдээс хойш Монгол улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манжчин гүрний ноёрхлыг 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр эцэс болгон монголчууд үндэсний тусгаар тогтнолоон зарлаж Богд хааныг ширээндэн залж шашин төрийг хослуулан бариулсан бол 1921 оны хувьсгалаарч мөн Богд хааныг ширээндэн залсан хэдий ч зөвхөн бэлэг тэмдгийн төдий буюу шашны хэргийг хамааруулсан нь шашин төрийн хэргийг тусгаарлан илүү ардчилсан засаглал тогтоосон ач холбогдолтой болжээ. 1924 онд Монгол улс түүхэндээ анх удаа үндсэн хуультай болж бүгд найрамдах улсаан тунхаглан байсан тэр цаг үеэс хойш төр засгаас соёл урлагийн бодлогыг хүчтэй хөгжүүлэх болжээ. Энэхүү 1931 онд Улаангэр, 1938 онд Соёлын клуб, 1979 онд Хөгжимт драмын театр, 1991 онд Саран хөхөө театр, 2003 оны 151-р тогтоолоор их говийн догшин ноён хотогт их соён гэгэрүүлэгч Долдуйтын Данзан Харивжаагийн нэрэмжит Саран хөхөө театр болсон түүхтэй билээ. Театрын тухай ойлголт, театрын тухай, театрын үнэлэмжийн тухай, театрын уран бүтээлчдийн амьдралын тухай, театрын ирээдүйн хөгжлийн тухай маш олон зүйлийг бодож сэтгэх, хийж төлөвлөх,
тэрэндээ хүрэхийг хичээхэд бас их суралцсан ийм онжлууд байсан юм аа. Тэгээд энэ театр бол надаас өмнө Саранхөө гэдэг алдартай сайхан нэртэй болсон их утгатаараа овгуулсан. Тэгээд тийм нэртэй байсан учраас энэ нэр хүндтэй театрын одоо цар хүрээ одоо нэр төр бол маш их өндөр байлаа. Тэгээд энийг бас алдахгүй тулд хичээж ажилласан гэж одоо өөртөө бодож дүгнж явдаг. Ягаад гэвэл манай театрын уран бүтээлчнүүд ямагт ажилтай, ямагт зүгээр судаг, ямагт шинэ нэг сэргийг зүйлийг одоо бодож санаж сэтгэж ингэж явдаг байсан. Тийм учраас манай театрын ажил бас ямар нэгэн хэмжээгээр өөдрөг сайхан байсан гэж дотроо бодож явдаг юм аа. Яг уран бүтээл шөнийн үед бол мэдээж хэрэг бас яаж зүгээр суугаад ах уу. Ягаад тэгэхээс өрч аргагүй юм бэлээ. Ягаад гэвэл энэ манай театрын дуучид, уран бүтээлчид, манай драмын жүжигчид бас нөгөө зохиол нэгтэг, одоо түүхийд нэгтэг тийм л байсан үйл дээ. Тэгээд ямар ч гэсэн миний хувьд юу бас бурхан өршөхгүй жижигхэн бичил драмын жүжиг тавиа. Тэр маань бас улсын хэмжээнд байр эзлээд манай жүжигчид драмын эрдэмийн театрт тоглолтоо хийж байна. Ингэж хүнийг даамжиж бүртгэж нэг хүнд нь халтаж болохгүй шүү дээ. Битгий мэдээ бодлоо гэж. Самын дахин тохог ирүүл тушаа дэвшиж яваад чинь бид мэдхгүй гэж санаа юм аа. Юу вэ? Чи тэгээ үний юм уу? За энэ миний хоосон цууд гэж жүжигийг та нар маань маш амжилттай сайхан тавилаа. Төмрүбаатар жүжигчин маань Усгал хаанд маш сайн тоглолоо. Ер нь Монголын түүхэнд үнэн юм үннээр бичигдэж үлдэх ёстой бол Монголын театрын түүхэнд нэг хүний жүжигийг бичсэн хүн Бавуугийн Лавгсүрэн, найруулсан хүн Нацаг Дөржин Пүрөвдөрж, тоглосон хүн Базрын Төмрүбаатараа гэж түүхэнд үлдэх ёстой юм аа. Одоо бол Улаанбаатар хотод одоо нэг хүний жүжигийг анхудаа бичлээ, анхудаа тэр тоглолоо гэж шуугцгааж л байна. Хөдөөгийн уран бүтээлчид дэндүү даруухан болохоор ийм нэр төрийн хөөр хойноос өөцөлддөг учраас та нарыг чимээгүй байх юм. Үний имийг үннээр нь бас дуугарч чаддаг байх ёстой шүү гэж ингэж хэлж биднэрт урам өгч байсан юм бас түүх байдаг юм аа. Буулгасан хатан бүхэн бушуух биеэрийн чимхэж явдаг байхад миний амлуу та минь надад гаргүй тарчиг амьдралд орсон болохоор тандаа би сүйдүүлж төр буурхан тэнэгээс тус буцардах нь эмээс гэдэг бивинэ хоороо явдаг биендээ сэрлээд явдаг хааны худлаа орчин хатан ямбны суудал надад зохихгүй гэж хэлж чадсан гац хатан минь өвчсөн янз шиг туйхан амтан өөр дээгүүр минь тэгнэн хэвтэж өвдөгний ясын дэвтэт уйлж гэрээд биш тэнгэрээд нисэж билээ. Одоо хүмүүс ярих юм бол хөдөө газар л гэж хэлэх л байх л та. Гэхдээ бид нар бол их том тийм зохиолуудыг, орчуулгын их зохиолуудыг авч манай найруулагч Санчиг Дана найруулж ингээд бид нар их тоглож яаж игээл чадан ядал тоглоод ер нь зэрэглээс их үнэлгээ авч ирсэн. Хүмүүсийн одоо сонирхлыг татсан ер нь их театр бол маш их хөгжил сайтай, драмын урлагаар бол бүр үнэн тэргуунд явж исэн гэж боддог. Энэ бүхэн бол манай найруулагч Санчиг Дана болон манай тэр агуу том жүжигчин Санж Метугай, тэгээл Төмрөө ах, Жаргалгой гээл ингээл бид нар чинь бүр төвийн театруудтай энэ зэрэгцүү ингэж ажилладаг байсан. Одоо миний хамгийн анхны их орондоо харих голтгой жүжигэн дээр одоо манай хөгжимчин уу болормоо гээгч тэрэгчтэй хамт тоглож исэн. Тэгэхэд яг л би анх тэрийг хөгжимчин гэж бол яг мэдэхгүй байгаа шүү дээ. Тэгэхэд ингээд ороод явж хахад бол яг л бас яг жүжигчин хүн шиг баг яг ингээд харьцаж айгүй гоё тоглож исэн. Өмнө нь тэр 2009 оноос өмнөх цаг хугацаанд бас нэлээд олон жил театр маань яг мэргэжлийн жүжигчингүү байсан цаг хугацаа байгаа. Тэр үед одоо олон сайхан жүжигчин байсан л да. Метугай ах,
Хоёр ах Баки гэж дууддаг. За тэгээд Төмрөө ах маань байсан. За тэгээд тэр хүмүүс маань бүхний оронд бүгд одцоосон байна. Хамгийн сүүлд биднийг төгсж ирснээс хойш бид нартай хамт бидний нөмөр нөлөг болж явж ирсэн Төмөр Баатар ах маань байна. Манай театрын ах маань жүжигч. Тэгээд Бүжи ах маань ингэж ярьдаг байсан. Ганцхан жүжигчтэй байхад ч гэсэн хүн одоо хүсгэл юм бол жүжиг тоглодог. Тэгээд одоо яг түрүүн тний хэлж байгаагаар одоо хөгжимчин, бүжигчин, дуучид нь драмын жүжигтэй тоглоод яв. Орон нутгийн театр бол өөрөө хөрвөх чадварыг шаарддаг. Хөрвөх чадвартай байх нь одоо бас тэр театрт оршин тогтнох бас үндэс бол. Саяын тэр асуулт нь маш чухал асуулт. Орон нутгийн театрт уран бүтээлчид ачаагаа үрдэг одоо хондоо драмын жүжиг байлаа гэж бодоход ачаагаа үрдэг хэдэн жүжигчин байлаа гэж бодоход заавал хүн хүч дутагддаг. Тэгтээ зэрэг нь бүжигчин тоглуулна, жүжигчин тоглуулна, хөгжимчин тоглуулна, орой тоглуулнаа. Орон нутгийн театрт тухайн нөөц бололцоогоо ашиглаж тэхээс өөр ямар ч арга байхгүй. Гэхдээ орон нутгийн театрууд тэглээгээд муу уран бүтээл хийдэг юм биш. Тэгнь. Орон нутгийн театрын уран бүтээлчид бол хөрвөх чадвартай байх юм бол тийм л хөрвөх чадвартай байх ёстой. Тэгэхгүй зүгээр л нэг амь арга заасан за энэний орон дээр маасыг бол хөдөлгөж болно. Гэхдээ л онлын хувьд өнөө драмын мэрэгжлийн жүжигт тоглохын тулд үсгийн ацагтай л байх ёстой. Тэрийг багш нар суулгаж өгөх ёстой. Би юу тийм ээ. Наач. Харин бүрий болохоос өмнө зүгшгээ гадаж авмаар өстэй. Сарвхөө театрын хөгжимчин өнөр сайхны зам заяа. Чимэг маад Сарвхөө театрын хөгжимчин гомдсон саяны хүн ажилтны ухрын мадрама. Чармаг маад Сарвхөө театрын хөгжимчин гомдсон саяны хүн ажилтны сэндийн мадрама. Яг биднийг оюутан болоход хөдөр чулуун дарга маань театрын дарга байсан. Продюсер найруулагч маань найруулагч байлаа. За тэгээ энэ хоёр маань бас бид нар дээр бас оюутан байхад эргэж очин. Биднийг төгсөөд ирэхэд ер нь бол бид нар айгүй яг залуу үе гэж ирж ирсэн байхгүй юу? 2009 онд. Одоо бол бид нар чинь одоо баг ахмад үе рүүгээ орох гээд шүү. Тонд үе рүүгээ нэлээд гарчихсан. Өчигдөргөө өнөөдөргөө маргааш гэж байдгүй гэдэг шиг тий. Одоо бидрээс доошоо бол эрс ингээд залуучдсан маш олон залуу уран бүтээлчид ороод ирсэн. Энэ театрыг бас тий өнгөлж яваа олон сайхан залуучууд байгаа. Тэгээд ирээдүйд залуучуудаас амжилт хүсье. За тэгээ 19 оноос ер нь тэгээд өөрөө бас театрт одоо ажиллах сонирхолтой театрын одоо үйл ажиллагаа яаж явж байна те театрын жүжигч юм сэрхээ өөрийгөө хөгжүүлж тал дээр ажилладаг үгээд тэрийг сонирхолтой л доо оюутан байхдаа сонирхдаг байлаа. Орон нутгийн театрын жүжигчин байх бол миний хувьд бол их гоё санагддаг. Ягаад гэвэл уран бүтээл жүжигчин хүн бүх талаараа задрах боломжныг орон нутгийн театрт илүү байд юм болов уу гэж би боддог байхгүй. Учир юу гэхээр дан ганц жүжиг тоглохоос гадна орон нутгийн театр хөгжим драмын театр гэдэг болохоор бусад одоо тоглолтоо за тэгээ бүжиг за тэгээ дуу гэд бүх ангиудтайгаа хамтарч ажилладаг. Тэгээ зарим нэгэн тоглолтын дээр хөдлөх хэрэг гарна. Зарим нэгэн тоглолтын дээр бүжигтэй орох хэрэг гарна. Зарим нэг тоглолтод нь бас өөрөө дуулах хэрэг гарна. Тэгээд жүжигчин хүн бол аль аль талаасаа илүү хөгждөйм болов хөгжих боломж нь бас нээлттэй байдсан болов гэж би боддог. Тийм ер нь бол нөгөө манай Дорноговь аймгийн Саранхөө театрын маань түүх өөрөө нүүдэлчдийн театр бол эндээс үүсэл хөгжилтэй. Тийм учраас би яг энэчээ зорж ирсэн өөрөө. Маш Дондгийн бат сайхан баха. Аав нас том судлаач, урлаг судлаач. Тэр баг шилжсэн. Монголын театрын эхлэл театрын тойр бол Саранхөө. Монголын театрын цэг гол төв бол Саранхөө театр гэл. Тэ орон нутгийн театр чинь ер нь бол олон талтай хөрвж ажиллах тэр чадварыг маш их шаарддаг хүнээс менежер хийх ч юм уу тий. Нэг тоглолтын маркетинг дээр ажиллах ч юм уу нэг жүжигийн одоо дүр дээр жүжигчийн их
нэг тоглолтын дээр бүжгийн масс бүрдүүлнэ. За тэгээд нэг тоглолтын дээр одоо найруулагчаар ажиллах ч юм. Жүжигчин хүн одоо ядаж товшуур ритм удаар өчтдөг байх чадвартай байх хэрэгтэй. За бүжгийн масс дутахад ороод бүжгэлчдэг чадвартай. За хөгжимчт нь дууныхаа хооронд ороод зогсчдөг тий. Энэ бол цаанаасаа бас шаарддаг мэргэжлийн урлагийн театр, ялангуяа орон нутгийн театрууд. Энэ нь бол яг шинэ залуу уран бүтээлчнэрт бол уг нь маш хэрэгтэй. Маш чухал боломж واخгүй тий. Ажлын байран дээрээ өөрийгөө илүү их одоо мэргэжлийн түвшинд наваачих боломж өгдөг. Бид нар 2009 он төгсөж ирээд өглөө нь бүжгийн дасгалд ороод дууны дасгалд ороод ар дээр нөөцийн дасгалыг хийдэг байлаа. Тэгээ өдөрт ингээд ийм 3 дасгалд яаж хийж хамрагдчихдаг. Энэ бол өөрөө ялангуяа уран бүтээлч хүн бол үргэлж өсөж дэвжиж явах хэрэгтэй. 45 жилийн энэхүү хугацаанд 80 оноос хойш анх ажиллаж исэн Ахмад ажилчид, уран бүтээлчид, арын албаныхан мөн одоо цаг үед бас түүчээлэн авч явж байгаа залуучууд ирээдүйд мөн Саранхөө театраар овоглон ажиллах тэрхүү түүчээлэн авч явах уран бүтээлчид та бүгдтэй бүгдэнд нь түүхт 45 жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Тэгээд өнгөрсөн одоо ирээдүй гэсэн 3 цагийн хэлхээс дээр хүний амьдрал оршиж идэг. Тэгээд энэ 3 цагийн хэлхээс нь бас энэ театрын түүхийг түүчээлэн авч яваа та бүхэндээ бүгдэнд нь баярын мэнд хүргэе. Ер нь уран бүтээл гэдэг хүн, уран бүтээлч хүн гэдэг бол нэр бас хүний сэтгэлийн юу хөдөлгөнө гэдэг чинь хамгийн гоё. Бид нар бол тэр үед одоо ч гэсэн одоо та нарыг 80 он төгсөөд ирэхэд та нар залуухан хүүхдүүд ирж явцсан бас одоо бол та нар бол бас бидний хойч үе ингээд залгамжлаад бас л сайхан уран бүтээлээ хийгээд гялалцуулаад өнгөтэй явж чадсан бид нар ч гэсэн аюул их баярлдаг шүү дээ. За зовлон гэдэг юм уу, бэрхшээл гэдэг юм уу тийм байдаг. Ягаад гэвэл тэр болгон дээд сургууль төгссөн хүн орж ирэхгүй. Ховор. За тэгээд дээд сургууль төгссөн дуучин ороод ирлээ гэхэд одоо ардын авьяастай дуулдаг хоолой хонгон одоо гайгүй тийм улсуудыг аваад явах тэр хоорондоо нэг найралдуу гэдэг маань нэг хүн шиг дуурч байж, нэг хүн шиг хэлж байж, нэг дохиогоор явж байж одоо найралдуу болдог, найруу игшигтэй болдог. Тэгэхээр тэр нь бас хомсдох, сондгойрох тийм их гардаг байсан. Тэгээд дасгалыг л аль болохоор юу яах тогтмол боломжийн хэмжээнд одоо багш нарын заасан гадаадын хүмүүсийн зааж хэлж өгч байсан одоо ялангуяа Оросын холбооны улсын зарим багш нарын хэлж ярьж өгч байсныг дасгалдаа голцоо ашигладаг тийм л байсан да. Нэг хүний тэр сонирхсан мэрэгжил авьяас нь өөрийн хөтлөөд тэгээд одоо том боломжтой бол за дуул за хөгжимд жүжигл ялангуяа жүжигт дараамд бол нэлээд оролцдог байсан миний үед. Тэр нь тэгээд хүмүүсийг их тийм авьяасыг хөгжүүлэх сонирхлын өрнүүлэхэд бас их айтайхан түлхэц болдго юм билээ тэр. Дунд говьоос нэг уртын дуучин, залуу уртын дуучин авчирыг гэж аймгийн дарга одоо Дорноговь аймгийн дарга тэгж одоо дунд говьд санал тавиад тэгээд тэрний дагуу би ирсэн. Тэгээд 82 онд намайг театрт ирэхэд чинь Дорноговь аймгийн хөгжим тарамын театрт дөнгөж болцсон байсан. Тэгээд учиртай 3 толгой гэдэг сайхан дуур тоглож байсан. Би тэгээд бас хөдөөгийн театр ийм байна гэдэг чи ямар сайхан юм бэ гэдээ гайхаж ирсэн бас. Энд чи одоо хотод ороод ирвүү өдр гэсэн тиймэрхүү бодол төрж ирсэн. Тэр учиртай 3 толгой дуурийг ганцхан сарын дотор бэлтгэж тоглож за тэгээд театраа нээж исэн. Манай театрын генеральны прогон одоо үзчихээд учиртай 3 толгой дуурийн прогоныг үзчихээд одоо болж байна. Одоо энэ өөрийн театрын уран бүтээлчт нь театраа албан ёсоор олсныхоо нээлтэнд энэ театрын дуучид уран бүтээлч тоглох ёстой гэд. Тэгээд манай театрын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ учиртай 3 толгой дуурайар 1980 оны 12 сарын 26-нд нээлттэй хийж байсан.
Юундэнд нь соёлын тэргүүний ажилтан жүжигчин Төмөрбаатар. За Нансалмаад нь миний бие. Балганд нь Улсын гавь жүжигчин Буян Гişиг тогш. Хорлмаад нь соёлын тэргүүний ажилтан дуучин Туяа нар гол дөрүүдэд дуулж исэн. Ингээд манай уран бүтээлчд өөрсдөө дуулж театрынхаа нээлтийг хийж байсан юм аа. Би энэ учиртай гурван толгой дуурьт одоо алдарт учиртай гурван толгойд тэр дуурьт балганы дүрд тоглодог байлаа, дуулдаг байлаа. Хинтээ аймгийн соёлын ордонд ажиллаж байхдаа ч дуулдаг л байсан. Дорногов аймгийнхаа соёлын ордонд театртч дуулдаг байсан. Энийг би яагаад дурдж байгаа юм гэхээр Саран хөхөө театр буюу тэр үеийн хөгжин драмын театр маань нээлттэй 1980 оны 12 сарын 26-нд нээлттэй энэ дуурайар нээсэн. Тэгэхэд мөн л нөгөө балган ноёны дүрд дуулсан. Тэр үед одоо энд дуулаад байгаа энэ Туяа гэдэг одоо миний анхны Дорноговын бол анхны шавь маань хорлмаа дуулдаг байлаа. Чи энэ нэг дуулахгүй бол юуны ч дуучин байдаг юм гэж цагийн сар гол бараг тэгэл учиртай хорлмаа тоглуулж байлаа. Би юу ч мэдэхгүй. Ерөнхий боловсролын сургууль бас дөнгөж гарч ирсэн нэг охин өнөөдөр театр нээгдэх гэж хахад учиртай гурвын хорлмоо тоглож байна гэдэг. Энэ бол миний түүхэнд ч насанд ч мартагдахгүй юм үед байсан болохоор би энийг өөрөө айгүй хөндлөдөг. Энийг маань мэддэг хүмүүс маш их намайг хөндлөдөг учраас би энэгээр маш их бахархдаг. Дорноговын Саран хөхөө театр гэдэг, Дорноговын хөгжим драма театрыг нээх анхны бас нэр нь над дээр байд юм да гэдгийг би өвгөрөө бас өөрийгөө айгүй бахархаж явдаг байхгүй юу. За тэгээд дараа нь сүүлд Нарантуяа гавьяат маань одоо сургууль төгсөж ирээд Нансалмаад тоглодог байсан. Энэ хүмүүсийн бүтээсэн дөрүүд одоо ер нь сэтгэлээс гарахгүй дээ. Ер нь одоо заримдаа зүудэлдгийг шүү дээ. Тий. Ер нь бол дуучнаар одоо 10 хэдэн жил ажилласан. Сая сүүлд одоо Дуангийн багш болоод нэг жил гарна л болж байна да. Нарантуяа гавьяат маань гавьяаныхаа амралт суугаад тэгээд араас нь одоо энэ бас хүндтэй хариуцлагатай албыг бол авсан. Тэгээ одоо жил гарan болж байна. Олон жил намайг дотроос шатааж байгаа зүйл л дээ. Ер нь бол яг бас дуурийн чиглэлээр дуурийн гоцлоосчоор төгссөн хүний хувьд бол бас нэг үндснийхээ нэг дуур тийм ээ. Үндснийхээ нэг хоёр дуур дээр ер нь нэг гарч хамсан гэсэн бас нууцхан бодолтой байд. Ер нь бол нэг очиртой горов дээр нэг өндөнд гарч хамсан. Чингис хаан дуурийн Тэмүүжинд нэг гарч хамсан гэсэн тийм нууцхан хүсэл ер нь бол нэг үг хэлэхэд бол байдаг. Тэр талаар ч гэсэн одоо ер нь бол одоо ер нь ойрын хугацаанд нэг 2 жилдээ л ер нь тэрийг гүйцэлдүүлэхгүй бол ер нь жоохон ороодох гэдэг шүү дээ. Одоо ингээд дүүгд байгаа цэцэрлэгт ингээд байсан ингээд цамдаг шүү дээ. Тэгэл тиймэрхүү үедээ бодож байхад л ингээд яргууд ороод яг эйжент нөлөө баг л та. Өөрөө дуучин би ер нь урлагийн хүн болохгүй гэж боддог байсан байхгүй юу? Урлагийн хүн болохгүй тэгэл сургууль байхдаа байж байгаа тийм ч нөгөө юмд орно одоо нөгөө урлагийн үсэн үзлэгт дуулна байг дургүй байдаг байсан байхгүй юу? Яах юм гэлээд байсан чи өөрөө л тэгэл дуучин болсон шүү дээ. Бүх насаа өнгөрөөлөө тэгээд удам далгаж хүмүүс маань дуучин болсон. Бас хойсын юу төгсөөд миний багш дээр би соёл урлагийн сургуулийн багш Боря Дашима гэдэг хүн дээр төгссөн. Боря профессор багш байдаг. Тэр багш дээр маань миний хүү бас очиж хичээлсэн. Би 25 настай залуу ирж байсан. Тэгээ би 35 настай залуу энэ театраас одоо нэг ардчлын болоод ингээд цаг үеийн бас нөхцөл байдал өөрчлөгдөв. Ингээд би театраас гарсан. Миний одоо хамгийн сайхан
үе маань залуу нас маань энэ театрт өнгөрсөн байна. Хамгийн сайхан дурсгалтай, дурсамжтай бүх үеуд энд өнгөрсөн байна. Энд уран бүтээлч болж би ирснээр одоо маш их олон зүйлийг таньж мэдэж, өөрөөр хэлбэл миний оюуны одоо тэр нүд нээгдэж бяцхан жилдээ одоо хавар намрын баригад гээд хичнээн аймаг сумдаар явдаг байлаа. Ингэж миний одоо олон сайхан орон газрыг үзсэн, их юм ухаарсан, урлаг хүн дээрээс одоо ухаарлыг хайрладаг. Жинхэнэ хүний оюуныг одоо мэддэг сэргээдэг ойлгуулдаг. Одоо янз бүрийн одоо оныхоо хөгтийн байдаг л бахаа зөв тэр талаар нь ярихгүй. Ер нь бид ч юм бол баригад явахад бас тухайн үеийн бол бас маш их хүнд явж ирсэн шүү дээ. Зээл 130 машаан дээр хөвөнтэй бүгдийг барьчихаал. Өвлийн хөвгтөнд. Тэгээд нэг илгэндээ дахин нүмөрөөж. Тэгээд нэг суудал олдоо нэг хайрцаган дээр сандайлаад. Тэгээд явдаг. Очоод нэг газар тэр үе чинь одоо нэг суман дээр очиж штэ хаа газрын нэг суман дээр. За очоод тэр үе чинь одоо мөнгө эсвэл замын үе нэг билет 2 төгрөгийн үнэтэй нэг тоглолт. За тэгээд очоод ингээл буугаад биднес чинь тоглолтоо бэлтгэж гэнэ өвөл энэ тэр. Зэрэлт үүргэж тоглоно. За тэгээд тоглосон цагт бол тоглолтын чанар уран бүтээлийн чанар бол сайн байсан л да. Бид чадах үгүй. Одоо бүгд л одоо маш чанартай уран бүтээл их бүгд л одоо мань мэтийн хувьд бол одоо орд өмнөд одоо дууга хүргэж одоо бас дахиулах, дахиалт авах тийм талаас их бодсон шүү дээ. Гэхдээ тэр хуурч авахгүй зүгээр уран бүтээлийнхээ юуг хүргэж ил гэж л тийм л байсан. Дуурийн театрт ажиллаж байхад өөрийнхөө өсөлтөөр 81 онд ирсэн гэдэг чинь аймгийнхаа шинэ театрын нээлтэнд бол би яг анхаагч орж чаддгүй юм. Анхаагч гэж. Яагаад гэвэл тэр чинь урд хэд нэгдсэн байсан учраас. За ер нь ирээд одоо байж байхад бол одоо миний өөрийн бодлоор бол ер нь тэргээд уран бүтээлч нарыг мундаг сайн найруулагч нар байлаа, сухар найруулагч, тэгээд залгаас ажигдан найруулагч мань байлаа. Одоо тэгээд тэднүүсийн одоо удирдлагаар жүжиг дуу болдог хамаг юм л өөрийнхөө чадахчныг л оролцдог. Загнуулгатаа загнуулж, бас сайшаалгатаа сайшаалгаж тэгж л уран бүтээл хийдэг. Ер нь бол уран бүтээл хийгээд юмны ард гарч байсан л одоо сайхан баяр баясгалан байсан болохоос биш. Би яг тийм хийсэн гэж өөрийгөө одоо их баяртай сайхан байсан гэж хэлэх юм бол ховор л доо. Өнөөдөр театрын маань үндэслэн байгуулсан театр маань 45 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа том үйл явдал бидэнд тохиож байна. Энэ сайхан үйл явдлыг тохиолдуулаад үе үеийн уран бүтээлчид, удирдлагууд, ажилчид та бүхэндээ аян баярын мэндийг хүргээд сайн сайхан аливаа сайн сайхан бүхнийг хүсээд эрүүл энхийн дүмэн жаргалангаар үргэлж бие чамд чимэж өөдөө тэмүүлж цаг золбоотой эрч хүчтэй сайн сайхан явахыг хүсэж байна. Одоо энэ сайхан өргөнд энэ сайхан хамт олонтойгоо мэрэгчлэрээ өөрийнхөө мөрөөдлөөр ажиллаж байгаа маань л одоо хамгийн сайхан да. Би одоо яг театрт орж ирснээсээ хойш нэг юм хүсэл мөрөөдөлтэй болсон. Тэр нь болохоор уртын дуучин болохыг хүсдэг болсон. Одоо мюзикл жүжигчин тэгээд эстрадаар дуулж байгаа ч гэсэн яа ч юм театрт орсноос хойш тийм шинэ хүсэл мөрөөдөлтэй болсон. Декретэндээ байх хугацаанд уртын дуучнаар дахиж мэрэгчлээ дэвшүүлж сурах гэж төлөвлөж байгаа. Тэгэд ийм хүсэл мөрөөдөлтэй театр маань ингээ хүнд шинэ хүсэл мөрөөдөл бий болгодог тий залуу хүмүүсийг маш их юм оюуны тэгээд ур чадвараар айгүй их цэнгэлж өгдөг газар гэж би боддог. Ер нь уран бүтээлч хүний хүн бүхний л одоо хамгийн сайхан зүйл одоо тайзан дээрээ дуулах, магадгүй үзэгчдээс гоё алга ташлтыг мэдрэх тэр л зүйл байдаг. Надад миний хувьд болохоор бид нар хэцүүгээ ардаа хийцдэг. Тэгээ яг хүмүүсийн өмнө бол бид нар хамгийн аз жаргалтай гаргадаг. Тэр нь л одоо энэ мэрэгжлийн хамгийн гоё онцлог юм болов уу гэж би боддог. Үе үеийн уран бүтээлчидээ ингээд ахмад уран бүтээлчид одоо ажиллаж байгаа ингээд уран бүтээлчдтэй бүгдэнд нь 45 жил байна. Баярын мэнд хүргье.
За би 2007 оноос эхлүүлээд одоо хүртэл ажиллаж байна. Тэгээ би өмнө анх санагт ядтаа байхдаа бүжигчнээр орж исэн. Тэгээ бүжигчин байж байгаад 5 жил бүжигчин байж. Одоо дууны найруулагчаар ажиллаж байна да. Өдөр ажил юу? Өнөөдөр захиалга тоглолттой тэрний програмтай явж байгаа да. Програм хийндэ хэлбэл. Тий, тэр одоо их сонирм одоо чи тэр үе чинь Оросын үеийн тэр юу тараасаар ажилладаг асар том хүнд трансформатор энд нэг 200 хэлийн трансформатор ингэ цуд зэсэн. Тий. Тэгээд ингээд том шатгийг 4 м урт тараасаар ингэ шажигнал татаад процентээ тааруулна. Гацна. Өөдгийг одоо зохиж гацааг нь гаргана. Тэндээс найруулагч цаг нь. Тэндээс найруулагч цаг нь. Тэр үл хэвээ инвентарь харьцуулах юм бол юу вэ? Тэр чи одоо 1957 онд Оросд үйлдвэрлэсэн аппарат үүдээ тийм. Одоо тиймэр байв уу? Нэг шиг байв. Байхгүй. Пистолет чинь зүгээр хав гараараа хаана шүү дээ. Гараараа хаагаад гараараа ингэж нээж хаадаг. Тэгж мэгшэр байна. Тийм, тэгж мэгшиддэг байсан. Уран бүтээлийн ардуул зайлшгүй мөнгө санхүү тийм л юм байдаг учраас тэгээд өнөө зардлыгаа арай нэг бусад зардлаасаа хасаж таньж үйж тэрлүүгээ шингээж өгдөг байсан. Ингэснээрээ ч бид нар жилдээ ямар ч байсан нэг шинээр уран бүтээл бол тавьж чаддаг байсан. Ер нь манай уран бүтээлчид одоо найруулагч маань нэлээд сайн энэ дээр бол ажилтдаг. Тэр дундаа энэ дарга хөдөр чулуу нэлээд осгойтой учраас бас шинээр уран бүтээл тавигдахад бол нэлээд хүч хөдөлмөр оролцож байсан гэж санаж байна. Хамгийн сайхан дурсамжууд одоо гэгээлэг соёлтой хамгийн гоё оюунлаг улсуудтай хамт ажиллаж байсан да баярлж байдаг. 8-9 жил хамт ажилласан тийм л гоё гэгээлэг газар ажиллаж байсан. Түүндээ баяртай байдаг. 20-30 жил 45 жилийн ойнуудыг тэмдэглэхэд оролцож байгаа да баяртай байгаа. Хамгийн сайхан зүйл нь л бүгдээр аягүй найрсаг гоё харилцаатай. Тэгэл энэ дотор ингээл зэрэг буцлал хоногтой хоноол нойртой нойргүй ингээл явж байгаа нэг гоё. Бүтээл яагаад. Тэгэл нэг тоглолт болол тоглолт болгоны ар дээр бүүнд гоё жаргалтай байсалтай явах нь аягүй гоё. Одоо хаана юун дээр л тусалцаа юу вэ? Тэр болгонд л бид нар олж явдаг. Тайз чимэглэх хэрэгтэй бол тайзан дээр, хувц заах хэрэгтэй бол хувцсан дээр бүх юм дээр л оролцоо явдаг. Тэр нөгөө нэг жүжиг бэлтгэлийн жүжиг хийхэд маш олон юу болж байгаа шүү дээ. Бэлтгэл ажил хийхэд хаана юу болж байгаа тэрэн дээр л тус нэмэр болж явдаг да. Театрынхаа хамт олон 45 жилийн аймын төргий. Одоо 15 жил 15 дахь жилдээ л ажиллаж байна. Уг нь айгүй гоё гэгээлэг юм өмнө л гэгээлэгтэй өгжилтэй тоглолт моголт гээл манайх чи ер нь л нэг сайхан энергент сайхан л хийдэж шүү дээ. Ер нь бол тэгээ яг бүр нэг түүхтэй хувцснуудыг нь бол хадгална хүс тэгээд бусдыг нь бол тэгээ агтлал явчихдаг. 10 онд орж ирээл ер нь тэгээд илүү дутуу хувцас мөвцс тэгээд бүхэл юм ойддаг гэсэн. Зарим үедээ ч хонж унжиж аян, зарим үедээ ч л явах тэгээд гайгүй ажлын ачаал гайгүй үедээ бол манайх ч гайгүй ачаалтай үедээ бол хонж унжиж. Тэгээд хамт олондоо бас их залуусууд бас их хүндэлж баярлж явдаг. Ер нь хамт олонныхоо бас залуусуудтай ер нь хамтарч ажиллаж байгаадаа бас их бахархаж явдаг. За би 45 жилийн ойн хамт олондоо цог мөр зэрэгцэж ажиллаж байгаа залуус үеийн дарга нь удирдах мартаа 45 жилийн ойн баярын минь төргийа. 23 оны 6 сард орж ирсэн. Тэгээд орж ирээд анх цэглэгаан шим хэлээ орж ирээд Санрааш гэдэг үний доор цэглэгаан яг хон театртай юм болдог гэд мэдж аваад тэгээд цэглэгаанд нэр явж байгаад одоо бол яг хэлийн найруулагч Батол дахихаан доор гэрлийн жоохоо ойр зүрийн мэдлэгтэй болоод тэгээд яг ойр зүрийн захиалгат тоглолтын дээр гэрэлтэн дээр сууж муугаал байж байгаа. Амьд хөгжим тоглоод явдаг гэсэн болохоор нөгөө мэдээж нэг тодорхой хэмжээний урлагийн мэдрэмж шаардсан ажил واخгүй гэрлийн найруулагч чинь. За хамгийн
анх ажилд орсны дараахан том жүжиг тавьсан. Манайх нөгөө гэтлэх мөргөө төлсийн дараа нь жүжиг. Тэрэн дээр би гэрлийн нариулагч, гэрэл дүрсний нариулагчаар ажилласан. Гэхдээ яг шууд би өөрөө ингээд нариулахаас илүү бас ерөнхий нариулагч маань хэлнэ, ярина. Тэн дээр ингэж тавьдаг. Гэхдээ айцтай л байсан. Тэгээд зөвхөн гэрэл тавихаас гадна дүрсээ бас давхар нөгөө проектороор цацж байсан. Гэрлээ тавина, дүрсээ цацна гэдэг. Анх бол тавьж яхад бол үнэхээр эхний жүжиг гэхэл сандарч илсэн. Одоо тэр том жүжигийг Саранхуй театрынхаа тайзан дээр 10 удаа тасралтгүй тоглоод 10 өдөр. За тэг үргэлжлүүлээд хамрын хэд дээр одоо задгаа талбай дээр өвгөн суурын урталд гадаа задгаа талбай дээр тоглосон. Манай театрын нөгөө за тайзны эрхлэгч гэдэг утгаараа бол яг хуу жижиг дэглээ бас давхар хийгээ явчихна. Бас хүнд бас тайз байна л да. Штангада өргөж байрах бүх юм чи манайх чи механик байхгүй юу. Тэгээ яг хуу өөр дуртайдаа л энийг хийчих шүү. Анх санал болгосон хүн бол манай дарга ихээгээ идэр бол. Тэгээ анх бол итгэлгүй байсан л да. Гэхдээ бол ингээд нөгөө өмнө нь яг өмнөх тайзны хэрэглэгчдүүд дандаа тусалж исэн болохоор баг ингээд гарцсан ч юм уу дагалдж байгаа сурцсан ч юм уу баг тэр талаас нь юу гайгүй. Хүндрэлтэй асуудал гэхээр манайх гэтлэх мөр гэж жүжиг сайхан жүжиг тавьсан. Тэрний тайз болохоор 4 тооны жинтэй маш асар том хэмжээний тайз гэдэг баггүй юу. Тэр тайзыг болохоор манай одоо энэ уран бүтээлчид хамт ажиллаж байгаа ер нь гэрэл шуум, цахилгаанч одоо манай бүхэл ирчүүл бүгд өөрийн гараараа эрэгтэй эмэгтэйг уран бүтээлч бүгд тусалдаг. Тэр маш эмзэг тайз гэдэг. Торн, тортой тэгэл тэр мэн гэл жоох нэг юм сэтэрч мэтэрхээр манай уран бүтээлчд ингээл оюун штэ тэр чинь баг даалцны шүсээр ойж байгаа юм шиг оюун. Тэгэж тэр тайз хамгийн хүнд тайз нь л тэр бусд нь бол гайгүй. Манай бүжгийн багш Алтан Хараагийн багш байсан. Тэр багш намайг дуудаад 2007 онд бүжиг бидний амьдралыг анхудаа бүжгийн тоглолт хийсэн байхгүй дуудаа. Тэгээд тоглолтод ороод тэгээд Саранхуй театрт анхудаа би бүжигчнэр орж ирсэн. Яг намайг анх орж яхад MD-тэй ордог байл. MD-гээр явдаг. MD CD-гээр. Тэгэл MD байж болоод CD болоод тэгэл флаш малаш одоо ч баг флашны ширэг кууцнаасаа л ингээл өөрсдөө ажилладаг болцоо. За 45 жилийн хойд ахмадууд уран бүтээлчтэй халан баяр хүргье. Бүх хамт олондоо одоо баярын мэнд хүргье. Бас Дорноговь аймгийн үзэгчд хүмүүндээ бас энэ түүх 45 жилийн баярын мэндийг хүргье. Саранхуй театрынхаа 45 жилийн ойг тохиолдуулж нийт ажиллагчид ахмадууд бүх уран бүтээлчтэй баярын мэнд хүргье. Ойн 45 жилийн ойн баярын мэнд хүргээд ажилд нь амжилт, амьдралд нь ад жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье өрөөё. Өнөөдөр нөгөө бидний шинэ зохиол хийх хэрэгтэй. Зүүн дээрээ хүчмчүүд нөгөө гадны хүмүүсээс татагдаж ирээд тэгээд шинэ зохиол хийлгэсэн. Тэрний нот надтай. Тэрийг бүхнүүдэд одоо ингээд ажилдаа харах гэж. Театрт ороод 6 дахь жилдээ ажиллаж байна. 2019 онд орсон. Өнөөдрийн бэлтгэл сургууль ажил. Өнөөдрийн бэлтгэл сургууль ерөнхийдөө хувийн сургуультай хийн. Цөөх хөл хөгжимчдтэйгээ нийлэн бидэд нэг 10 зохиол ирсэн байгаа. Өдөр бүр ерөн сургуульд хийдэг. Тэдрийг л хийн. 59 онд өөрөө ирж орсон. Тэгээд соёлын ордонд анх одоо гуцал дууснаар орсон. Тэгээд дуучнаад ороод тэр үед бол одоо энэ аймгийн хөгжимчд бүрэнгүй хамгийн гол хөгжим яочин байхгүй байсан. Тэгэл миний багш одоо
одоо энэ Банзрагч багш. За тэрнээс гадна Цэгийн Батан гэж хүн байсан. Шанцчин зүгээр одоо яочин дээр суугаад ингээд нэг задгай ардын дуу тоглодог ондооноор тийм яг нарийн тоглолтын арга барилыг бол яг мэдэхгүй. Тэгээ би тэр хүний гараас эхэлж одоо яочингийн цохоор авч яочин эхэлж одоо сурч оролдож. Тэгээд тэрнээс хойш самдаа хөгжимчин дуучнаар явсан. Тэгээ тэр үед соёлын ордончин бол 10 хэдэн хүний оронтойтой. Нэг хүн бүх юм л хийн. За би нэг соёлын ордны харин бүжиглж байгаагүй дээ бараг 2 хүн бүжигэнд орсон байдгийг. Нэг нь нэг худаг дээр гээд нэг 3 хүний бүжиг. Нэг Мендлифт гээд одоо зүгээр Яскоор сасо хөтийн оронд бүжиглдэг байлаа бид нар чинь. Тийм юм тоглож ирсэн. Тэгээ бусдаар бол бүжигэн тоглож байгаагүй. Одоо жүжиг тоглож байлаа, дуулж байлаа, хөгжим тоглож байлаа. За сүүлд нь одоо ятгаас нэг юм тоглодог боллоо. Шанцч гэсэн бас тоглоод одоо шанцны гурвын тэр гаргадаг одоо юмд л орох хэрэгтэй соёлын ордон чинь. Тийм янзаар явдаг байж тэгээд одоо 59 онд Оросоос ч хойш 1979 онд аймгийн соёл урлагийн 10 хоног гэж хотод зохиогоод ингээд 81 онд театр болоод тэгээд соёлын ордны хөгжимчин гэдгээс чөлөөлөгдөөд хөгжим драмын театрын хөгжимчин гэдэг дан одоо дагнаж мэрэгжил эзэмшиж ажилласан. Тэгээ хөгжим ангууд ерөөсө бүх концерт местрийг театрын концерт местрийг өөрөөр гүйцэтгэж байсан. Бүжигчин одоо концерт мастер гэдэг чинь бүжигэн дээр нэг туссаа хөгжимчин байж бүжигийн дасгалыг бүх юм хийдэг гэдэг. Дуучдыг бол дууны багш нь бүх юм хийдэг хөгжимчин байх хэрэгтэй. Тийм байхгүй. Дуу дуулна, хөгжим дээр ирж дуулна. Бүжигд нь хөгжим оркестр тэржгээрээ байж бүжиглдэг. Их хүнд ажил ихтэй. Тэгэхдээ манай хөгжимчид бол тэр нугарахгүй мундаг сайхан ажиллаж байсан. За тэгээд одоо театрын байгууллагч чинь одоо шөрөн чулуун гэдэг нэг сайхан яожин чинь хөгжим бүжгийн дунд зураг төгсж ирсэн нэг сайн яожин чинь гамбур гэдэг морин хуурч. За хэдэн одоо төгсж ирсэн усууд бий. Яагаад энд би дурдж байна гэхээр зэрэг ихэнх нь одоо 45 хоногийн курсээр дамжсан үжигчд дээрээс нь тэр мэрэгжлийн усууд орж ирэхдээ зэрэг ерөөсө бие биенээ татаж аваад дээшээ гадаа тэр залуучууд чинь бие биентэйгээ сургууль хийгээд ажиллаад дээшээ гараад тоглолцдог. Ер нь сайн байсан. Манай хөгжим ангийн бол Монголын хөгжим зохиолчдын холбооны их хорлоор урагдж Улаанбаатарт тоглож байсан. Хуучин бол одоо урд нөгөө нийгэм шалгалтаас өмнө өнтөр бол манайх чинь 26 бүр 30 хүний бүрэлдэхүүнтэй найрал хөгжим байсан гэж байгаа. Хуучин тий. Аюу сайхан. Тэр нон салгасанаас хойш нэг нийгэм өөрчлөгдөд хүмүүс амьдрал ахын сонирн болоод тэгэн бүхэн хүмүүс чинь аглаасаа гараад одоо бизнес өгөөл ганцхан 8 хөгөөл ингээд яваад тэгээд хүмүүс чинь гарч ороод тэрнээс улбаалал ер нь театрын бүжигч бай ер нь уран бүтээлчдийн тав юм багассан байл. Тэгээд би намайг 11 онд ороход бол ер нь бас нэг 7 8 болол энэ төр байсан та. Аруулаач байв хамгийн дээдл нь хөгжим анги гэдэг. Тэгээ сүүлдээ одоо зарим нэг амьдралын одоо шаардлагаар гарч орон зарим нэг нь хөөрхий орхны оронд явсан байна. Одоо яг өнөөдрийн байдал бол манай хөгжим анги бол ер нь 5 үнэтэй. Тэгэхээр одоо энэ хаагүй ганцхан манай аймагч биш ер нь сая Өмнөгов аймагт болсон дэр зүүн бүсийн дээр юунд явж байхад Дундгов, Өмнөгов, Манайх харж говь сүмбэрийн зүүн бүсийн аймагтаар саад ер нь хөгжимчд их бага байна. Тэгээ тэрнээс гадна одоо бодлогоор ингэж байна. Одоо хөгжимчд байна, бүжиг байна, дуу арай гайгүй. Бүжиг анги манай хөгжим анги хоёр болохоор зэрэг яг хүний нөөцийн одоо тоталд орцсон. Одоо манайх 5 байх чинь бүжиг анги бас дөрвөлээ. Тэгээ бид нар одоо бодлогоор аймгийн даацлагтаар хатгаа ярьж байгаа театр маягийн одоо уруулаа соёлын газартаа гэдэг хэлж байгаа. Одоо хүүхдүүдийг эндээс нь одоо авьяастай хүүхдүүдийг юу яагаад шалгаад тэгээ соёл урлагийн сургууль шалгахын өгүүлээд энзэнгүүт нь аймагтайгаа гэрээ хэлүүлээд тэгээд төлбөр мөнгөний мөдийн сайхан төлөвлөлээд төгсөөд ирэхэд нь ажлын байр нь байлаа. Ийм гэрээгээр одоо харин яг манай хөгжим анги гэхэд одоо 4 хүүхд явуулчих гэж байна. Одоо энэ жилээс дахиад хүүхд нэмэгдэнэ. Ингээ баг багаар нэмээд хүний нөөцөө бүрдүүлэх санаатай. За Саран хөхөө театр маань анх нөө соёлын ордноос хөгжим драмын театр болж байсан учраас бас уран бүтээлчд жоохон одоо дутмаг учраас одоо янз бүрийн л одоо ажил хийх одоо хөгжимчд нэгэсэн даанч үжигч тоглох ч юм уу одоо тэгээд ерөөсөн тиймэрхүү баригад энэ төр явах чи одоо тэгээд бүх одоо хүмүүсээ одоо нөхөж ажиллана штэ дутуугаагүйсэж одоо бид нар чинь
үүдэн дээр гүйж чад плеж тасалж ил байлаа. Тэгэл одоо ингээл жүжигийнхэн дүрийгч бүтээж ил байлаа. Одоо жишээл би хөгжимчнийхээ хажуугаар тэр Петрошковын Орсын зохиолч Петрошковын төгшөө жүжигийн Галапера Шаасна гэдэг нэг жүжигийн дүрийг бүтээж байлаа. Агисээсэ. Бид нар ч нөгөө нэг одоо дутагдaltaй юугаа анги руугаа те одоо драма гэх юм уу. Одоо драмын нэлээд хэдэн жүжигт тоглосон. Одоо лавсрангай тамггүй төр улаан тэргэл сар одоо бийжтэй хайртай тэгээд одоо нэлээ миний их ч одоо бараг 10-аад тийм жүжиг тоглосон юм байна. Тий. Одоо хэд шинэ залуучууд зориулсан жүжигт орчоол үгээ авчаал байж лээ. Тий, үгээ авчаал байж лээ тий. За сайн байцгаана уу? Сарай хөө театрын хөгжимчин Баяж Тэнэл байна. Сарай хөө театрын хөгжимчин Дэрсүрэн байна. За би Монгол Улсын консерваторийг 2025 онд төгсөөд 2025 оны 7 сард Сарай хөө театрт ажилд орсон. Миний хувьд бол Сарай хөө театр маань залуу улсын хөгжим бэлтгэх зорилготойгоор соёл урлагийн их сургуулийн хөгжимчнөр төгсж ирээд одоо Сарай хөө театрт ажиллаж байна. За тэгээд Сарай хөө театрын ахмадууд болон үе уран бүтээлчд ажилчдаа 45 жилийн баярын мэнд хүргэе. За тэр үеийн манай хөгжим драмын театр гэсэн нэртэй байж Сарай хөө театр бол арай сүүлд 90-ад онд Сарай хөө нэртэй болсон шүү дээ. За тэгээд тэр үед бол манай театрын маань одоо бүрэлдэхүүн бол бас маш өргөн байжээ. Манай зөвхөн хөгжим оркестр гэхэд нь 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй. За тэгээд театр маань ингээд жил болгон одоо хавар намар хоёртаа ингээд 40 хоногоор урлагийн бригадаар бүх одоо аймаг сумдаар ингээд тойрч явдаг. 2 АБ гэсэн 2 бригад болоод ингээд явдаг байлаа. Ингээд энэ театртаа одоо 95 он хүртэл ажилласан. Тэгээд сүүлд нь яг би зөвхөн эзэргийн жуулчгийн чуулга тэгээд сүүлд нь соёлын байгууллагуудаар хөдөө сумдынхаа соёлын байгууллагуудаар нэлээд олон жил ингээд ажиллалаа. За энэ бол юунаас болж байна? Юунаас хөдөлтойг бол яалт байхгүй манай энэ театрын маань одоо өглөгшүүдээ одоо намайг юу ч мэдэхгүй 8 дугаар ангийн хүүхд орж ирээд энэ театраас л би урлаг гэж юу юм бэ? Уран бүтээл гэж юу юм бэ? Энэ сайхан ариун сум дотроос ингэж анха эхэлснийхээ үүдлээр одоо ингээд одоо насараа л одоо 60 гартлаа ингээд юутай чадрынхаа энэ анхлан суралцсан урлаг гэж юмны зогсож юрээс татгсныхаа юугаар л одоо энэ соёлын байгууллагууд, бусад урлагийн байгууллагууд энэ л замаараа л ингээд замнаж ирээд явж байгаа хүн шүү дээ. Хүүхдийн концерт суман дээр дадлан суман дээр тоглоод тэрүүхэн зүүнтэй 3 нуурын амралтайгаа тоглолтынхаа хувцсыг тайлахгүй. Тэр жигтэн гараад нөгөө ачааны машин дээр бүхэхтэй машин дээр суугаад 3 нуурын амралтан дээр очиж хүүхдийн концерт тоглолцохоор буцаж дахиж ирэнгүүтээ хүүхдийн жүжигт авдаг гэсэн хүүхдийн жүжигийг тоглолцсонгуудаа яг тоглолтынхаа хувцтай. Тэгээд дахиад машин аваад амжаад амралтын газар тоглоод тэгээ хүүхдийн дөрөв том хүний дөрөв ингээд нийт ингээд 8 тоглолт хийчихэд сүүлд нь яахавтаа биднээс нэг комудартай, аргантай, нэг 2 гитартай тэгээ бас хажуугаар баяа маяа нэг бүжиг явуулдаг тийм байсан. Тэгээд тэр 8 тоглолтын дараа шөнө орой гэхгүй 3 нуурын амралтанд биднээс бүжиг явуулж ирсэн. Нийтийн цэнгэн одоогоор. Тэгээ 8 тоглолт хийж явчихад тохоо үед одоо манай театрын ерөнхий найруулагчээс алдарт найруулагч Санчиг Дангаар загнуулж ирсэн. Энэ улсууд чи ядардаг юм бол танаас чи ямар аимшигтэй тэгж хэд орлогын хүний судлаач гэж. Хэвээд орлогын хүний судлаагч биш. Нөгөө улсууд нь тоглоулыг хүсэлт гаргаад байсан. Би одоо энэ театрын тухай хамгийн сайхан юм ярихгүй энийг л их ярьдаг юм дээ. Би өөрөө яг үйлчлээ явуулж байсан. Театртай ажиллахын хамгийн сайхан тал бол ер нь манай театр чинь Гоён Тогшин ноён гутагтын нэрмжит театр Тогшин ноён гутагт маань дорны соёнгийн гэрүүлэгч бүжигч, дууч, шүлэгч тийм ер нь байхгүй эрдэмгүй тийм хүн байсан. За тэнгуут миний одоо энэ театртаа хамгийн их хайртай зорж тэмүүлж энд ирсэн зүйл нь юу вэ гэхээр би Саранхөө театрынхаа яг тайзанд маш их хайртай. Яг л энэ тайзан дээрээс л би яг урлагийн хүн байгаагаа байх ёстойгоо мэдэрдэг учраас яг энэ тайз руу тэмүүлж ирсэн. Тэгэхээр хамгийн сайхан зүйл бол энэ тайзан дээр байх хоромжлол. Хөгжимчин одоо дутагдaltaй байна гэдэг нь хүн болон хөгжимчин болох тийм одоо авиас
чадвар бас хэцүү үед юм шиг байна. Уран сайханчийн хэмжээнд бол тоглодог, боорддог, одоо хөгжимдөг гэдэг энэ мэрэгжлийн одоо газар ингээд хөгжимчд тоглоно гэдэг бол бас их шалгууртай. Тэгээд нэгдүгээр түүхтүүд хайширдаг, хоёрдугаар цалин мөнгөний асуудал одоо ахуйн хангамж энэс шалтгаалж их залуучууд бол өөр мэрэгжил сонгож байна л да. Шав сургалтаар ихч одоо 98 оноос би өөрийнхөө багш Монгол Улсын соёлын тэргүүн ажилтан ухны чоож хэлдэг хүнтэй анх 98 оноос хойш өөрөө орон дугуулан хичээлүүлж ирсэн. Тэгээд ихэд бол хүүхдүүд бол сайхан хуурдаж тоглож гэсэн өөр мэрэгжлэр сонгоод явчихвал тийм л талтай байна. Тэгэхээр хөгжим ангиа бол одоо олон хөгжимчөнтэй хамгийн багадаа 15 20 хөгжимчөнтэй болж сайхан оркестртэй амьд хөгжим дуугарч байгаасаа л гэж бодож явдаг. Зөөлөн 1 2 3 зөөлхөн суны 1 2 3 гарныхаа байрлалыг 1 хажуудаа 2 хажуудаа дубль хондё зөөлөн андиа барьжээ 2 пальцэн дээр тасаа явлаа 4 шалгая 1 2 шалгая ас олон шүү 1 плээ дэмий плээ болоог шүү барьж байгаарай анхаарлаа төвлөрүүл бар тогт доослаа 2 Аса болохгүй шаагаж хангалахгүй ахаар ингээ гулжигнаад байгаа байхгүй юу? Шаагаж хангал. Тайлцсан дээр гарчаад шаагаж хангал. Тэгэхэр чи ингээ гулжигнах гадаг штэ. За, юунд намайг ажиллаж байгаа хугацаанд нөө бүжигчд аягүй цөөхөн. Тэгээ бид нар ардын авьяаснуудаа ерөөсөө л бүжигчин орон тоон дээр авдаг. Тэр үед яг хэвдээ одоо тэгээд цалин баг театрын чинь цалин баг хэдийн мянга авьяастай ч гэсэн үнэхээр нөгөө дуртай бүжигчнээсээ өөр ажил театраасаа өөр ажиллаас одоо сэтгэл зүрхээ зориулж чадахгүй тийм цөөхөн бүжигчд үлдсэн байсан. Агуу гэхдээ нөгөө ухнаа багшийнхаа нэрмж дуралдааныг таслалгүй явуулдаг байлаа. Ерөнхий боловсролын сургуулиудын хүүхдүүдийн дунд бүр тогтмолчсон юм. Одоо ирээдүйн нөгөө бүжигчтэй л олж авахын тулд одоо бол харьцангуй хүчтэй нөгөө ардын бүжиг амьдрал минь билээ хэмээсэн алдарт үгийг одоо сэлж чадсан сэвжид тагснаас өсүүлээд өнөөдөр Дорноговынхан өсвөрийн бүжигчдэрээ төрүүчийнхэн төгссөн бүжигчин биш ч гэсэн бүхий салбарт ажиллаж байгаа одоо энэ олон сайхан бүжгийн дугуйлан секц ЕБС-үүдийн багш нарын бүтээгдэхүүнүүд бол одоо том хүүхдүүд нь баг нөгөө ард түмнийгаа ятчих болтлоо барагтай бүжигчний одоо дайны бүжиглцгээж штэ тоглолтынхаа хувцсыг өмсөд ингээд бүжиглж байгаа том ангийн 11 12 дугаар ангийн хүүхдүүд бол Дорноговын хүүхдүүд бол одоо тэр хүндтэй юу төрөөхөд гэдэг бүжгийнхний ерөөс одоо нөхөж ажил одоо өнөөдрийг хүртэл манай театрын бүжигчд нөгөө тоо дутуулстаа бүрэлдэхүүн дутуу учраас ахлах ангийн нөгөө 11 12 дугаар ангийн хүүхдүүдээс нөхөө л уран бүтээлтэй тэднийгээ өшөө цаашаа нөгөө суйсад
аймаг орныхаа зардлаар шин театрт оруулахдаа бэлдээд ингээл дагуулаад ингээл аваа явж. Тэр дотроос үнэхээр бүжигчнэр цаашаа явъя гэсэн хүүхдүүд байна шүү дээ. Цэцэрлэгийн хүүхд багтаал аав ээжигээ дагаал театрын одоо нэг уран бүтээлч ахагч нарын тоглолт, тэгэл концерт, жүжиг гээл бүхий л уран бүтээлийг яг ингээл нэг сургалтанд явагдах, тэгэл програм сургалт хийх, тэгэл боловсрол тоглолтод гарах гэл бүх мөчүүд ингээд аав ээжигээ дагаад театрт байдаг гэсэн. Эндээс л ер нь театрт байх ер нь урлагийн хүн ямар гоё юм бэ? Ер нь урлагийн хүн болно гэдэг тийм одоо мэдрэмж авсан гэх юм уу? Дарнагай аймаг бол яалтчгүй одоо бүжгийн үлгээн нутаг гэж одоо ард түмнэрээ хүлээн зөвшөөрдөг гэж ойлгодог. Энэ нь одоо яалтгүй л нөгөө нэг манай Монголын 108 манлаа бүжигдэглээч Сэвжид гэдэг хүний одоо төрсөн нутаг үнэхээр төрсөн нутаг болохоор одоо тэгдэм үү? Яагаад ч нэг манай Дорноговын л ер нь бүжигчд арай л нэг өөр санагддаг. Одоо хүүхдүүд нь ч тэр мэрэгжлийн бүжигчд нь ч тэр одоо үндэсний урлагийн их театрт гэхэд л манай Дорноговоос гарал үүсэлтэй бүжигчд бол ерөөсөө тэгэл одоо хамгийн бага дахиад 50% яг дүүргэж чаддаг. Манай одоо миний багш тэр хунаа багшийн маань ер нь тавьсан дэглэсэн бүжгүүд дандаа тийм зан үйл хөдөлмөр оргилсон буцалсан тийм сайхан бүжгүүдтэй. Мөнгөн бойлын эзэд гэж сайхан бүжиг байлаа. Хувьсгалын морин цэрэг гэл малчин залуус тэргээд за казак бүжиг сүүлдээ хос залуус гэж бас. Эдгээр бүжгүүдэн дандаа дахиулдаг. Бүжиг ховорхончтой бүжиг дахиулна гэдэг чинь тэгээ манай багшийн маань тэр хэдэн сайхан бүжгүүд дандаа дахиулдаг тийм. Төрийн театрч баасгүй. Тэ баасгүй багшийн авцартай хөгжим бүжгээс тэгээд бүжигчдийн уран чадварыг дээшлүүлэх дээр бол охин авч болох их. Өөгүй тэмцэж явгүй ажилтны уран чадварыг дээшлүүлж байсан. Тэгээ яг эцэст нь би ер нь хэлэхэд 1980 оноос 1991 за 92 он нэг дуустал ер нь Улаанбаатар ухнаагийн гайваад авсан. Энэ юугаар гайваад авсан? Ямар бүтээл хийсэн? Ямар гоо чанартай хүн гэдгийг юугаар баталсан бол шавлаар нь батлаад өгсөн. 80 оны бид нар чинь ерөөсө 7 сарын сүүлээр орсон байхгүй театрт тэгэл бүжигч ингээл тэгэл дагалдангууд орж байгаа шүү дээ. Жоохон хүүхдүүд тэгэл яг нь мэрэгжлийн багш нар хотоос авчираад заагаал. Тэгээд 12 сарын 26-нд ингээд театрын нээлт болоод нээлтэндээ орж тоглолтоо хийгээд учиртай 3 толгоо дуурт бүжгийн бүжиглээл дуугийн дуулаад тэг нэг дуулж чаддаг юм шиг. Гэхдээ яг тухайн үед бас тэгэл дуулчлээсэн. Тэгэл концерт тоглоод тэгээд ерөөсө 3 сарын дотор л одоо театр нэгдэж байгаа шүү. Хөдөө орон нутгийн уран бүтээлчдийн нэг давуу тал нь бүх одоо ангийнхаа уран бүтээлд хөрвөж орч чаддаг. Одоо манай бүжигчид ялангуяа хөгжмөөс бусад бүх юмд оролцдог. Жүжиг болоход арын маасанд явдаг, найралт болоход хоорон зогсдог. Тэр талаар бидраас илүү хөгжиж идэм болов гэж боддог. Миний яг өөрийн зүйл бол яг одоо яг бид нар дан ганц ардын бүжиг бүх төрлийн бүжгээ хийдгэлтэй. Гэхдээ энэ бүжгээ хийхдээ одоо нэг жоохон одоо юу гэмдэ нэг эсрэг дүрийн ч юм одоо тийм гоё үйл явдалтай бүжиг хийх юмсан гэж боддөө шүү дээ. Нэг юм хутгтын нэг юм авшигтай гэдэг шиг театр нэг юм амьтаа юм шиг санагддаг. Яг юм тайзнаар гарахад зэрэгтэл нөөдөөс ингээд инээгээд байгаа юм шиг, зэрэгтлээс тайзрахад тайз нөөдөөс инээгээд байгаа юм шиг. Яг тийм мэдрэмж төрөл. Надад бол амар хутгтын нэг юм амин сүнс байдаг юм шиг, оршдог юм шиг санагддаг. Бэлдсэн байгаа бүжүүн жүжигүүд гэхээс илүүтэйгээр би зөв яг өөрийн театрын тайзнаа зөвөр нэг бүжгэн жүжиг хий гэсэн тийм хүсэл зорилго мөрөөдөлт. Тэгээд тэрний төлөө л ер нь ажиллана гэж бодож байна. Яг өөрийн театрын тайзнаа анхны
тийм бүжгэн жүжигт одоо гар бие оролцох нь надад бол илүү чухал санагдаж байна. Өдгөө театрын статустай болсноос хойш 45 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Саран хөхөө театр нь 66 орон тоотоогоос өнөөдөр 60 хүний бүрэлдэхүүнтэй захиргаа, үйлдвэрлэл үйлчилгээ техникийн анги, дуу, хөгжим, бүжиг, жүжиг гэсэн 6 ангитай бөгөөд театрын дараагаар Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Идэр болд, уран сайхны удирдагчаар Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Уганбаяр, найрал дууны багшаар Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Анхбаяр, хөгжмийн багшаар Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Батболд, бүжгийн багшаар Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Наран Гэрэлнэр ажиллаж байна. Саран хөхөө театр нь үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө, соёл урлагийн талаарх бодлого, стратегийг хэрэгжүүлэн, соёл урлагийг түгээн дэлгэрүүлэх, орон нутгаа соёл урлагаар дамжуулан сурчлах бодлого барин ажиллаж, хөдөөгийн хүн амд хүргэх соёлын үйлчилгээний чанар хүртээмж, үр нөлөөг дээшлүүлэх, үндэсний уламжлалт болон орчин үеийн соёл урлагийг өөрийн болон гадаад орнуудад сурчлан ажиллаж байна. Дорноговь аймгийн маань Саран хөхөө театр гихтийн зэрэг суутай хүний цуутай бүтээлээр нэрлэгдсэн театр да гэж хүн болгонд бодогддог баг. Жишээлх юм бол соён гээгэрүүлэгч Данзан Аривжигийн нэрмжит Саран хөхөө театр гингүүт хүний зүрх сэтгэлд нэг юм буудаг, бодогддог. Энэ одоо эрхэм агуу соён гээгэрүүлэгч хүний нэрээр нэрмжит болсон тэр агуу Саран хөхөөний намтар бүтээлээр энэ одоо нэрлэгдсэн театр бол муу уран бүтээл хийх эрх байхгүй ийм үүрэгтэй театрал гэж миний хувьд бол боддгийн. Тэгэд Монголын театрын түүхийг 1931 оноос ярьдаг байсан. Тэгвэл ноён хутагт Данзан Аривжигийн уран бүтээлийг эрдэмтэн докторууд судалж баримт гаргаж ирснээр 1832 онд Тулгатын уулын Чойлонгийн орон хийдэд Саран хөхөөний намтар жүжигийг дуулуулснаар Монголын театрын түүх яг өнөөдрөөс 193 жил өршилж байгаа юм. Тэгэхээр Монголын театрын түүх бол ямар баялаг вэ гэдг нь үүгээр нотлогдно гэж бодож байна. Ер нь Монголын театрын түүх төдийгүй хүн төрөлхтний түүхэнд нүүдэлчний театрыг үүсгэсэн анхны нутаг дэвсгэр орон бол Монгол нутаг тэр тусмаа Дорноговь аймаг гэж ингэж овоглогдож явдаг. Саран хөхөө театр одоо шинэ байранда эрхчлэлийн хавар одоо орно гэсэн тийм төлөвлөгөөтэй явж байгаа. Мэдээж шинэ театрт орж байгаатай холбогдуулаад одоо өнөөдрийн байдлаар Саран хөхөө театр одоо 60 гаруй уран бүтээлч ажилтан албан хаагчтай ажиллаж байгаа. Шинэ театрт бол энэ орон тоо маань нэг дахин нэмэгдэж одоо биднээс 118 хүний оронтойг одоо ингээд батлаад одоо ингээд ажиллана. Мэдээж ингэж ажиллахын тулд одоо хүний нөөц нэн тэргуунд одоо ингээд шаардлагатай байгаа учраас одоо бид соёл урлагийн их сургууль болон мэрэгжлийн сургуулиудад одоо уран бүтээлч залуучуудаа одоо ингээд сургаад ажиллаж байгаа. Ер нь анх орж ирээд тэгэл өөрөө нөгөө яг нэрв чиглэлээр нөгөө дуулах сонирхолтой болохоор нэрв гэхээсээ илүү ингээд тоглолт моголт юм болохоор үзээ тэгээд айгүй гоё юм үлгэр дуурал тэ ер нь нөгөө өөрийнхөө сонирхолд хөтлөгдөд ер нь дуу тал руугаа л ингээд яваадсан. Тэгээд айгүй гоё дурсамжтай зөндөө хамт олонтойгоо ийш тийшээ яваал одоо соёлын баяр баг наадам гэл юм зөндөө. Тэгээд нь бол манай хамт олон маш гоё нийтэж тэгээд айгүй гоё санаа сэтгэл нийлж ажилладаг. Маш авьяастай манай Саран хөхөө театрын тийм мундаг хүмүүс юм аа. За ингээд Саран хөхөө театрынхаа нийт хамт олон үе ажиллаж исэн Ахмад буурлууд одоо ажиллаж байгаа бүх сайхан хамт олондоо Саран хөхөө театрынхаа 45 жилийн баярын мэндийг өргөмжлүүлье. Би анх энэ Саран хөхөө театртаа 2017 онд хүний нөөцийн ажилтнаар ажилд орж исэн. Тус үед Пүрүүт орж дарга маань намайг анх өрөөндөө дуудаж аваад уулзаад яриа авч ижүүлээ. Тэр үед
нэг одоо юу гэхээр нэг тийм айцтай байсан. Дөнгөж ирсэн шин төгсөгч. Тэгээд дээрээс нь пүүжээ дарахтаа анх ингээд олцоход шулан юм асуугаал. Тэр үед айгүй тийм нэг анхны сэтгэл маань нэг жоохон тийм айцтай, эмээлтэй байсан. Одоо ингээд бодохны баг тэрнээс хойш ч 2017 онд чинь 8 жил гарan энэ театртаа ингээд хүний нөөцөөрөө доктор сууршилтай ажиллаж байна. Тэгэхдээ дорн бодууд энэ хугацаанд би театрын дарга одоо соёлын ордон дарга байхдаа дорн гоогт ардын театр одоо сумдад 5 театр байгаас. Чуудагууд байгаас. Сумдад. Одоо дорнгийн ангаа ухааны чуудаг гэж байгаа. Талын үеийн гэж. 500 хүүхдийн бүрэлдэхүүнтэй чуудаг гэсэн. Энийг одоо манай дандаа манай соёлын ордны багш нар бэлдсэн. Бүгд одоо тийм учраас манай тэр одоо уран сайхны материалыг баазуулах агуу байсан. Ер нь бол энэ Саранххой театр бол ирээдүйн эрдмийн театр болох ёстой. Эрдмийн театр болохын тулд эд жил болгон уран бүтээлийн улам чанаржуулж жанраа сайн болгоод дэлхийн сонгодог уран бүтээл рүү хүрэх ёстой байна. Тэгжвэж бид эрдмийн театр болохгүй бол зүгээр одоо бид нэг концерт жүжиг гэхнээр хийгээд болохгүй л дээ. Энэ дээрээсээ энэ соёл урлагийг удирдах яаманд хүртэл зөвхөн төвийнхэн хэдэн одоо театрын уран бүтээлийг бодхоос биш. Өдөөгийнхэн одоо энэ театр чуулгахан юу бодхоо байж гэсэн бодлого алдагдчихсан. Энэ бодлохгүй учраас энэ чинь ингээд зогсон байдалд орчоод. Гэхдээ заавал төрөөс бодлого нэхгүйгээр театр өөрөө 5 жилээр төлөвлөөд уран сайхны бодлого улам ахиулаад улам чанар зуу дээшээ явсаар өнөөдөр яагаад сонгодог дүр тоогч болдгоо. Яагаад бид сонгодог бичгийн жүжиг тавьж болдгоо. Тийм учраас би сая энэ театр гэж шинэ театр гэж яриад байна. Энэ театрыг байгуулаад суурийн тавьж явах үед одоо тавьсныханд одоо дөнгө тавьж явахад нь би аймгийн дарга одоо Бачаргал даргатай ирж ирсэн. За Бачаргал дарга. Сайхан байна уу? 700-ны суудалтай театр байгуулж байгаа юм. За театр байгуулахын тулд хэрэг та театр байвал бити шоуны юм хийгээрээ. Шоуны театр бити байгуулаарай. Тэр тайз нь хаашаач иргэдэг, улсдаг одоо яадгийн иргэдэг одоо бүх юм одоо техник орчин үеийн техник хийж одоо зөвхөн одоо тэр хөх хотын одоо театруудын одоо тайзны тэр механизмыг судлаарай. Монголд байхгүй тайзны технологитой тэр зэрэгт намаад. Зөвхөн тайз одоо гэрэл хийгээ. Энэ бүхнийг л одоо та нар нэг хийгээд үзээрэй, анхаараарай гэдэг ингэсэн. Том сав гэдэг утгаараа биш. Уран бүтээл гэдэг утгаараа оронтойг нэмэхээс өөр арга байна. Зүгээр л энэ үл жишээ түрүүнд би ярьлаа шүү дээ, тийм ээ. Соёлын ордон байхад тийм 115 оронтой гаргаад тэгээд ажиллаж тэр чинь мэрэгжлийн төвшний театр муу юм бол ингэж гар. Одоо шинэ театрт ашиглалтанд орлоо гэж сайхан байна. Шинэ театр ашиглалтанд орон шинэ театртай болно гэдэг бол хамгийн сайхан юм байхгүй юу? Тэр чинь баяртай зүйл байхгүй юу? Тэгэхээр тэрийг мэрэгжлийн өндөр түвшинд нь ажилуулахын тулд оронтойгоо хангалттай нэг театрын үйл ажиллагаа мэрэгжлийн түвшинд явна. Нөгөө талдаа одоо ажлын байр бий болно гэдэг чинь Монголын бас л нэг амжиргаа хүмүүсийн ард түмнийхээ амжилт дээшлэхийг нэр штэй. Гэтэ урлаг соёлын ажилтнууд бол тэнд бол ер нь энэ шин театр бий болоод байгааг нь одоо бол бас цаг сайхан болсон. Дандаа сөрөг юм ярих биш. Цаг сайхан болоод гарт сайх боломж биш шүү дээ. Шин театр барьсан газар болгон оронтойгоо нэмсэн байна лээ. Одоо бид нар зөвхөн одоо өөрсдөө хичээж явж болохгүй гэдгийг л ойлгож байна л да. Зөвхөн одоо за би болж байгаа юм чинь окей гэж бодож ерөөсө болохгүй болчиход байгаа. Яг тэгвэл биднээс хойших энэ театрын ирээдүй яах ёстой вэ гэдгийг бид нар үргэлж бодож байгаа ёстой. Одоо бол бид нар яг залуу үе гэхээс илүү одоо ингээд та нар театрын насжилтыг харж байна. Бараг ихэнх нь надаас дүү хүмүүс байж байгаа. Уран бүтээлчд. Тэгээ ингээд бодохоор чинь за театрын ирээдүй бас бодохгүй бол болохгүй болчихжээ. Ирээдүйн боловсон хүчнээ бэлдэж чадахгүй юм бол театр хойштой бол тэгэл нөгөө нэг мөхөлрүүгээ л гэсэн үг л дээ. Энэ ч утгаараа бид нар хөгжмийн чиглэлээр хүүхдүүд сургаж байна.
За одоогоор яг 4 хүүхэд сураад нэг нь бас төгсөж байна. За бүжгийн чиглэлээр бас 4 хүүхэд. Энэ жил ахаад нэг 6 хүүхэд. Гэт нэг 10 хүүхэд. За энэ жил ахаад нэмээд бас бид нэг 4-5 хүүхэд хөгжмийн чиглэлээр сурах санаатай байна. Учир нь одоо бид нар шинэ театр дээр очиж байгаа. Шинэ театр маань бол одоо Монгол цорын ганц зургаар хийгдэж байгаа. Үнэхээр сайхан том театр бол. Тэгэхээр тэр том театрт байх, ажиллах эзэд нь бол уран бүтээлчд. Уран бүтээлчд маань тэгээд боловсон хүчнээ сайн бэлдэж явахгүй бид нар тэнд очиод тэр том тайзан дээр хэдхэн хүмүүс ч бас мэргэжлийн уран бүтээл дээр хүндрэлтэй бол. Одоо ахаад ч нэмэлтээр хүмүүс бэлдэх шаардлагатай. Бид нар бол одоо Дорногов аймгийн Сэтрэн тамга газартайгаа хамтраад олон хүнийг явуулж байна. Бид энийгээ босгож одоо нүүдлийн театрынхаа үргэлжлэлийг бид хийхгүй бол өөрхийн хийх гэсэн амбиц биднэрт байна. Энийг одоо болдгсон бол эртл хиймээр, эртл хийх байсан. Одоо ч хийх нь оройтоогүй л дээ. Гэхдээ л хийх хэрэгтэй. Тэгээд бас яг хуучин шиг бид нар төгс төгөлдөр хэмжээнд нь хийж чадахгүй байх л та. Гэхдээ бид нар өөрсдийнхөө хэмжээнд яг л нүүдлийн хэлбэрийг агуулсан. За тэгээд орчин цаг учраас бид нар яг тэр үеийнхэн нөхцөл байдлаар бас хийж чадахгүй орчин цаг учраас бид нар одоо гэрэл техник технологийн дэвшлийг бид нар хэрэгжилж хийх гэсэн бодолтой байна. Одоо энэ арталтанд байгаа нэг бөөрөнхий байгаа. Ганцаар үжиг музейд бүр яг томоороо байд юм да. Энэ бол одоо хөгжимчтэн суудаг байсан гэж. Энэ орон зайд. Тэгж хийсэн байт юм байна. За бодвол энэ хоёр тал нь мэдээж одоо хүмүүс жүжигчд хувцс сунаар юмас солиод тэгээ энэ хаалга бүдээр ингэж орж ирэл энэ бас жүжигийн нэг хэсэг талбар нь болоод явдаг байсан баг ч. Одогт бол өөрөө энэ дээрээ суудаг байсан баг. Тэгээд энэ чинь ингээд шууд онгорхоо байгаа шүү дээ. Дотор талд нь ингээд толийг юм байрлалаар тавиад тайзыг бүхэлдэн дээрээс хянаж ясан баг. Би нүүдлийн театр гэж яриад байгаа юм байна. Одоо яг гэх юм хүмүүс асууя. Нүүдлийн театр гэхээр энэ театр маань итгэлээр нүгөө тавьчих боломжтой байсан гэж байна. Одоо нэг том суурин театр хийгээд яг тэн дээр хийж байгаа уран бүтээлээ жижигрүүлээд нүгэд явна. Тэгээд таны хувьд энэ жүжиг маань нүгэд явах боломжтой. Боломжтой. Цэвэр нүүж явах боломжтой гэх юм гэсэн. Сайхан машин дээр очиж аваад бид нар Улаанбаатар хөдлөө хотод тоглож болж байна. Тэ? Хөвсгөл аймаг хөвсгөл далайн хэрэг дээр очиж тоглож болж байна. Ер нь цаашдаа тоглох байхаа. Тоглогдох байх гэж найдаж байгаа. Том амбиц. Дэлхийн сонгодгоос дэлхийн үү? За Гамлет. Парисын дээр ихэнсэн. Тоглолцсон гэж боддог. За тэгээд мэдээж Саран хөхний намтрыг заашгүй тоглоно. Одоо шинэ театр ашиглалтанд ороход бол энэ жижиг тоглоно. Нар мандах зүгээс ер нь гэгэрдэг. Нар мандсан зүгээс хүн хамгийн түрүүнд дулааны энерги авч ер нь одоо аз жаргал байдаг л да. Тийм учраас ерөөсөө тэр нарандаанч байдаг юм уу, газар шороодаач байдаг юм уу? Тэр говийн тогшин ноён, тавдуур ноён годог арвжээ бол төрсөн. Тийм учраас энэ Саран хөхөө гэдэг Данзан арвжээгийн нэрмжт гэдэг энэ нэр бол зайлшгүй хөгшин тарамтайгаа холбоотой байх хэрэгтэй юм даа гэж би дотроо боддгийг. Тэгээд ер нь ямарваа театр ухамсартай Сахилга Батын дор оршин тогтно. Жоохон хүчирхийлсэн Сахилга Батын дор бол театр оршин тогтох. Тэр хүчирхийлэлтэй Сахилга Бат бол хэврэг театрын үйлчлэгчээсээ аваад даргаан хүртэл захирлаан хүртэлх энэ хоорондох уран бүтээлчд ухамсартай Сахилга Баттай байвал энэ театр урт наслнаа гэж боддог шүү дээ.
Энэ манай театрт ноён хотод Данзан Гарвжаагийн өөрийнх нь өмсөжсэн малгай хадгалагдаж байдаг. За энийг би яг 20 онд ажил авснаас хойш өөрөөр авчихсан. Шинэ театртаа шилээ хоргонд байрлаад одоо хүмүүс бас ажил бол бас гоё юм уу гэж бодоод байт. Ийм сайхан малгай нь хадгалагдаж байна да ноён хотод тийм маань. Тэгэхээр одоо авшиг сонсон одоо энэ театрт оршиж идэг байх гэж бид нар бүгд итгэдэгтэй уран бүтээлч бүгд. Их говийн догшин ноён хотогт их саян гэгэрүүлэгч Олдуйтын Данзан Гарвжаагийн нэрэмжит Саран хөхөө театрын түүхт 45 жилийн өн баярын мэндийг хүргэе.